Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг. Эрхэм хүндэт сонсогч, үзэгч таны энэ үдшийн мэндийн гэрэн амрын гэрэн мэдчилье. За өнөөдөр 2025 оны 9-р сарын 30-ны өдөр мегмар гараг төхөж байгаа. За Улаанбаатарын цагаар 20 цаг тэг 9 минут болсноор манай өнөөдрийн хамт шими жаргал сонсын үрээтэй Тата ирээ нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч өнөөдөр чинь хоёрлаа чи өөр нэвтрүүлэгтэй. Хөтлөгч Sherlock, хөтлөгч Watson нар найруулагчаар Монгол хүн байгаа гэж. Найруулагчаар өнөр хоёр нэвтрүүлгийн продюсераар Ари нар ажиллаж байна. За өнөөдөр сонь сайхан юутай найз минь. Өнөөдөр чи өдөржингөө гой хурал хийсэ. Их happy байв. Баяр жаргалтай. Гой шин ажлууд бодож олсон. За сайн байна. За ингээд өнөөдөр бол 2026 он гарахад 93 хоног үлдсэн өдрөө. Инхээр 93 өдрийн дараа 2026 он манай дэлхийд айлчлал ирэх нэ. Хөш би ч нөгөө өчигдөр 100 болзоод 100 хоногоо тэмдэглэнэ гэж яриад байсан тий. 90 хоног тэмдэглэнэ гэж байх уу? Болцчихгоо л тий. Яг юм ууж авсан төргүүлчих гээд байх юм. Байна штэ 3 хоногийн дараа тэгэл 90 хоног үлдэл гэсэн үг штэ. Тэгэл бодчихгүй. За аргын тоолоор 93 хоног үлдэж байгаа. Гэхдээ бэлгийн тоолоор өнөөдөр штэ. Намрын дунд сарын дахиад сарын шиний 8-ны өдөр тохиож байгаа юм байна. Намрын дунд сарын шиний 8. Хөх өнөөдөр махтаа ол идсэн шүү дээ. Яг л цагаан ол иддэг л болно шиний 8-д ч. Мэдхгүй шүү. Тэрийг өстой мэдхгүй. Ямар ч үсэн шиний 8 бол сайн өдөр л гэдэг тий. За ингээд хорвогийн наран бол 18 цаг 34 минутанд жаргачихсан байна. Тэгэхээр одоо ч тэгээд ер нь хүйтэн сэрүүний улирал ирж шүү тий. Гэхдээ ойртойстой гоё дулаахан байна тий. Гэхдээ л юугаа оройтой сэрүү орчдөг тий. Тэгэл ингээд хаасаагүй ингээд эрт харанхуй болоод сэрүү ордог. Тийм болохоор манайхан нэгдүгээр аюулгүй байдлаа бодорой орой их харанхуй болж байна. Хоёрдугаарт оройд сэрүү орж байгаа болохоор хүүтэн сэрүүний нөхцөлд өмсөх хувцсныхаа тааруулаарэ. Чи бараг эркагийн хэлдгээр өдөртөө их гоё дулаахан байгаад байдаг. Оройдоо хүүтэрчдэг. Чи өтгөр чи одоо ингээл өдөр 2-3 цаг гээд ажилдаа ирэх чинь айгүй дулаахан бараг бодолхтойгоо явна. Орой ингээл эфир тараал гарахаар чинь айгүй хүүтэн байгаа үстэй. Тэгээ бид хоёр шиг иймэрхүү цагийн хуваартай хүмүүст би хандаж хэлж байна. Бэж л та чи бүр яг нэртэйгэр нь дотор өмдөнд ороор гэж гээд байна уу? Орж болно шүү дээ. Энэ чинь хүний л онцлог шүү дээ. Хитээс дээш насных нь орцсон байх хэвээр энэ тэгвэл. Хүний онцлог болохоор хэд ч гэсэн орж болно шүү дээ. Окей, тэр чинь хуваартай байгаа шүү заяа. 30-аас дээш насныхан 40-аас дээш насныхан гэд тустай хуваартай байдаг байгаа шүү. Тэгвэл тэр хуваарийнхаа дагуу тэр өдөр хоногоо тааруулаад дулаа хувцсандаа ороорой. Ер нь гэхдээ эх орны маань баруун хязгаараар ер нь цас унаад эхэлчихсэн. Зузаан застай үнэгээ чи саяхан нэг ярьж ирсэн тийм түрүү 7 хоногт чи нөгөө завханд 60-70 см зузаан цас орсон. Тэгэхээр чин одоо тэнд 20 идтэй залуу давхар өмдөмсчээж болох нэ. Тийм байгаа. За зөвшөөрлөө. За түүнээс гадна манай радио бол одоо дэлхийн бүх улс оронд радио апа татаад сонсож болж байгаа. Эсвэл Google болон Facebook сувгуудаар бас шууд хүлээж авч болж байгаа тийм ээ. Түүнээс гадна Улаанбаатар нийслэл Улаанбаатар хот болон Монгол улсын 21 аймагт яг одоо ингээд шуудаар хүрж байгааг хэлэхэд таатай байна. Ингээд сонсогчд маань ер нь яг хаанаас бит хоёрыг сонсч байна. Бага газарт нь одоо ямар онцлог содон шин сонин мэдээллүүд байна. Магадгүй цаг агаар тийм байна гэж завхны тэр зузаан цас нэмгэрсэн үү эсвэл дахиад нэмэгдсэн үү те. Энэ болгоныг бас комментөөрөө хүргээд бусадтайгаа бас хуваалцаж болох юм шүү. За баярлалаа. Чамайг айгүй халамжтай юм а гэж штэ. За 30 нэмхүүд нь дотор өмдөндөө орж болно гэдээ бас манай сонсогчдод бичээд байна шүү. Зөвшөөрлийг өгч гэнэ. Тэгж гэнэ. За мегмар гарагийнхаа Тата яриа нэвтрүүлгийн хэрэгтнийг олыг булангаараа одоо сонсогчтойгоо нийлж зурагт тааврыг таадаг байгаа. Яг зөв. Ватсан минь. За Sherlock бит хоёр чинь бас тааврынхаа хариуг яг та нартайгаа адилхан мэдэхгүй байгаа учраас сонсогчдтойгоо хамт таалцаад хэрэгтнийг нь олоод явна. Тухайн хэргийн одоо хэрэгтнийг нь олж байгаа. Ер нь хэрэгтнийг яаж олсон бэ гэдгийг бодож олох ийм таавартай байгаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд өнөөдрийнхөө таавруудыг зөв таасан сонсогчдод тодруулаад ер нь бол улирлынхаа аваргыг шалгаруулж нэвтрүүлгийн нэрмжит шагналыг олгохоор болсон байгаа шүү. Хизээ олох үлээ? Тэрийг харин бид нар чинь юу яатсан байгаа тийм нөгөө
Өлөр дотонд гээд нэг ярьсан. Гэхдээ одоо манайх ч нөгөө сонсогчдын уулзалт хийх гээд байгаа тийм. Тэгэхээр тэнцэнэ бас гоё хүмүүстэй нэвтрүүлгийн нэрмж чагналаа. Мондог шилдэг мөрдөгч болсон мөрдөгч нартаа бас гардуулч хийгээд ерөнхийдөө ярианы төвшөнд явж байгаа тийм. За тэгээд одоо өнгөрсөн 7 хоногийнхаа хамгийн сүүлийн тааврыг сонсогчдыг таагаараа гэдээ үлдээсэн байгаа. Тийм. Ер нь бол бид хоёр болоо зургийг маш сайн тайлбарлаж ярихыг хичээнэ. Зурган дээр сайн ажиллах ёстой харж байгаа хүмүүс нь. Харах боломжгүй сонсож байгаа хүмүүстэй бид хоёр харж байгаа мэтэл тайлбарлаж өгөхийг хичээж байгаа тийм ээ. За юм байна. За ер нь бол өөрөөсөө сонсогчд маань ороод зураг харчвал бүр илүү ойлгомжтой байгаа. Гэхдээ хоёулаа олсон харж чадахгүй байгаа хүмүүстээ бол сайн тайлбарлаж өгнө. За. Германы алдар зураач Хари Паршаугийн зурсан Варника гэдэг мөрдөгчийн адал явдал онцгой садан хэрэгүүдийн таавартай зурагнууд явж байгаа. Яг зөв. Энэ зурагч хэдий хуучнийч гэлээ гэсэн яг ингээд хөргөхтэй болохоор болж өгвөл ингээд утга найруулгыг алдахгүй. Гэхдээ хуучны өнгө өстэйг өгүүлбэрүүдийг нь бас жоохон шинчилж яваад байгаа тийм ээ. Тий. За ингээд өнгөрсөн 7 хоногт үзэгчтэй үлдээсэн зургийг одоо найруулагч маань тавьчихсан байна. Энэ болохоор кино одыг авраараа гэсэн сэдвтэй зураг байсан. Энэ дотор нэг хүн гаргаж кино одын биед халдах гад бүр буу гаргаж ирсэн. Тэгээд кинод бие хамгаалахын тулд ноцолцсон чинь бууга үлдээчээд нэг сум тавьчаад оноолгүйгээр гараа зутчихсан гэж байгаа тий. Тэр хаалгаар гараа зутчихсан гэж заагаад сууж идэх тий. За ингээд тэр хаалга бол энэ хэрэг чинь нөгөө нэг дарс алга болдог буудалд гарсан хэрэг штэ тий. Тий, яг тэр буудалд болсон штэ. Дарсны хэргийг дөнгөж мөрдөд дууссан чинь нэг алдартай кино тэнд байжгаад туслаарэ намайг алах гээд байна гэд дуудсан. Буун дуу гарсан. Тий. За зургийг ойлоо гяс тайлбарлаад өгч. Магадгүй энэ хүмүүсийн юу гэдэг лээ тайлбар хариултнууднаас ороод тэр дороо бэлдсэн хүмүүс байдаг бол ороод ирж магадгүй юм тийм ээ. За өрөөнд бол мэдээж хөглөрсөн их хог новш байгааг одоо харж байгаа хүмүүс бол бэлхний анзаарж байгаа бах. За хараагүй хүмүүстэй хэлэхэд хөглөрсөн их хог новштой нэг юм буудлын өрөө байна. Хаалга дотроос хаалттай, хаалганы бариул нааталтай. За хаалганы нугасных нь одоо мөрөн нааталтай ил харагдаж байна. Яг хаалганы нааталт хаалгыг баг дарах шахуу сам хөвтөж байна. Нааталт нь дөнгөж саяхан сум тавьсан байх магадлалтай одоо дарийн утаа сунгалсан гарбуу хөвтөж байна. За ингээд сандал ширээ одоо бүх юм ингээл орвонгоороо ингээд хажууд тийш ингээд хажуулаад унтчихсан. Энэ нэг хүүхэн нэг хуниралцсан хивсэн дээр хаалга руу заагаад орилж байгаа. Яг ийм зургийг мөрдөгч маань хараа зогсож байна. За энэ дээр ундаас ундуу энэ үүхэн тэгээд энэ алдартай од чинь нэстэй энэ ч одоо тий энэ алдартай од хүүхэн маань гэхдээ худлаа хийсэн байгааг мөрдөгч тогтоогдсон шүү дээ. Тогтоогдчихсан шүү дээ. Тэгэхээр энэ таны тааруухан жүжиглэлтийн чинь нэг боллоо. Таныг үзэхүн олдохгүй л болов. Одоо бидэнтэй хамт явна гэсэн байгаа нь мөрдөгч. Тэгэхээр кино одыг худлаа ярьж байгаа мөрдөгч яаж мэдсэн бэ гэсэн асуулт байсан шүү. За энэ хариултыг шууд хэлчихье те. Энэ угаасаа өнөөдрийн юунд байхгүй болохоор. Энэ үгэн чинь гэхдээ яг даашинсных нь нэг мөр зүр нь унжиж мунжицсан юу нэг хэл эвгүй барилттай байгаад ах юм тий. Ямар нэг юм яг юу хийжсэн байх нь болзааруулах гэж худлаал тэгсэн байж тааруул да. Энийг манай мөрдөгч маань тогтоочихсон байгаа даа тий. Тэгэхээр хариуг нь шууд хэлчихье дөхөө. Тэгээ хоёул дараагийнхаа манайх нь таавар хилээд ороод ирж магадгүй шүү дуулна. Орчихгүй лөө. Тийм би бол гэхдээ өмнөх юм дээрээс харсан чинь таагаагүй лээсэн л та. Тийм үү. Аха. Энэ гэхдээ буун нэрнгээс амнаас нутаас соноглаад байна тий. Тий. Тэгэхээр би одоо шууд ингэж бодож байна. Чи өтөд өнөөдөрт ахаад бодлогонууд байгаа штэ. Тэгэхээр энэ өнгөрсөн үеийнхаа бодлогыг шууд хариуг нь хэлье. Гарааг бол тэр л үстэй юм үстэй. Шерлокийн үгэнд орё. За зүг тий. Яг зөв. За ингээд тайлбар нь юм байна. Хэрвээ хэрэгтэн итгээд хаалгаар гарч явсан бол наашаа нээгддэг хаалганы наан, сам, сандал, буу гэх мэт зүйлс яг хаалгааныхаа дарах маягта нааталт ингэж унахгүй байсан буюу жүжигчин бүсгүй худлаа ярьжээ гэсэн байна. Хаалганы нугас яг энэ ил талдаа мөрөн нааталтаа гарчихсан байгаа болохоор хаалга наашаага онгодог байж таарах гэдэг. Тэгэхээр нөө сам энэ төр тэнд байх ёсгүй юм байна шлээ. Байх ёсгүй. Хаалга чи наашаа ингэж татхаар холдох ёстой тийм бол сам замаас нь зайлагдаад хаалганд ингээд баг арчигдаад түлхэгдээд яг хаалга онгоох хэсгийн зам бол нээлттэй буюу ямар ч нэг юм сам буу мэт юм замд нь хөвтөж явахгүй байх байсан байна. Энийг мөрдөгч маш сайн анзарч. Тэгээ бууз өн хайжцсан гэдэг таахгүй. Наа чи худлаа өөр нэг юм булзааруулах гэж сум тавиад тэгээд хэрэг үүсэх гэж байсныг нь л
мөрдөгч маань цаг тухайд нь сайн илрүүлсэн байна. Энэ нэг хоёр шатарчинтай хамт ер нь дар суусан баха тий гэдэг байхгүй. Нийлчихсэн нөө. Тий. Магадгүй. Энэ яг тий. Нэг яг л нэг уусан царайтай юм шиг санагдаад байгаа юм да. Мөр зөрн унччихсан. Харин тий. За. За дараагийн зураг өгөгдлийг нь уншаад өгөх үү. За тэгээ. За ер нь ингээд манай сонсогч үзэгчд маань магадгүй энэ төгжирч яваа бол урт өдрийн ажилласаа жоохон альжаасан бол бит хоёртойгоо хандаад Эрика Ватсон Шерлок Хогн хоёртойгоо нийлээд таавраа тааж стрессээ багч гисэн нэмэглээрээ гэж хүсэж байна. За ингээд эхний таавар. Цүнх хулгайлсан эмэгтэй. За би хэргийг нь яриад өгөх үү. За тэгээ би зургийг. За энэ нэг банкнд талсан нэг асуудал гарчээ. Хадгаламжийн банкнд сууж исэн нэг биелэгчүүр настай тэр эмэгтэй сүүлийн үеийн загварын сэтгүүл гарчиглаа сууж исэн юм байна л да. За. Гол нь нэг яг банкнд ороод ойчролтой штэ. Тэг сууж байхдаа санамсар болгоомж алдаад дэрэгдээ исэн мөнгөтэй цүнхээ алдцсан гэж. За гэж хэлж. За эргэн тойронд нь хин нэгэн хүн ерөөсөө тэгж илүү дутуу хөдөлгөөн хийгээгүй ширүүн дөрөө хөдлөөгүй учраас бүх хүн л яг байр байрандаа тайван сууж иж л тээ. За мэдээж банкны харуулт очиод бүх явдлаа хэлсэн чинь болсон бүх явдлыг хэлсэн чинь банкны харуул нь манад ерөөсө хулгайж орж ирсэн байх ёсгүй. Та энэ эргэн тойрныг харалтаа бүгдээрээ их тогтой томоотой хүмүүс сууж байгаа юм тий. Дотроосоо гэсэн юм байна тий. Та ер нь мөнгөтэй цүнхтэй орж ирсэн чи үнэн юм уу даа гэжээ. За тэгэхээр нөгөө эмэгтэй чинь цүнхээ алдсан гэдэг байгаа эмэгтэй чинь өөр хотод сурдаг хүүгийнхаа сургалтын төлбөрийг банкар шилжүүлэх гэж ирсэн. Тийм болохоор мөнгө олох хэрэгтэйгээд мөрдөгчийг дуудсан байна. За мөрдөгч дуудах сургаар нөгөө мөнгөтэй цүнх чинь ич иди юм шиг гинт нөгөө хүлээлгийн сандал дээр сууж исэн хоёр эмэгтэйгийн голд гараад ирж. Түрүүн алдахгүйсэн цүнх. Мөрдөгч ирэнгүүт. За тийм. За тэгсэн чинь одоо нэг эмэгтэйх нь гарна ингээ бинт марлаар бооцсон бараг л гипстэй хугалцсан юм шиг ингээд сойдсон тийм гартай эмэгтэй байсан бол нөгөө талд нь сууж исэн эмэгтэй болохоор юу болсныг огт мдээгүй сууж исэн гинэ. За харин нөгөө мөнгөтэй цүнхний эзэн эмэгтэй нь энэ хоёр эмэгтэй нэг нь л миний цүнхийг авсан болж таарлаа. Би харин хин авсныг мэдэхгүй байна гэдгсэн чинь мөрдөгч нь нөгөө хоёр эмэгтэйг харснаа. За хин авсныг нь би сайн мэдчихээн гэд хэрэгтэн эмэгтэйг баривчилжээ. Хоёр эмэгтэй хин нь хулгайч байсан бэ? Мөрдөгч ямар шалтгаанаар яаж олж буруутгасан бэ? За зургийг тайлбарлаж өгөх үү. За тэгээ зургийг тайлбарлаад өгье. За ямар ч үсэн юм хан дагсан нийтийн юм одоо суудал дээр нэг нохоо хөдөлсөн нэг сахалтай залуу таяга тулчихсан сууж байна. Түүний хажууд дундаа нэг хүний зай авсан байдалтайгаар жоохон зайтай зүүн гараа гипстэд мөрнөөсөө ингээд сойлтоор ингээд сойчихсан нэг эмэгтэй нэлээд унжуу байдалтай сууж байх юм. Гэтэл тэр эмэгтэй сойлттой гарны яг доор нь цүнх байна. Энэ цүнхтэй мөнгө юм байх та. Хоёр эмэгтэй дунд гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг энэ сойлттой гартай эмэгтэй сойлттой гарны доотлолт нь буюу зүүн гарынх нь яг тэр хавцаа цүнхтэй мөнгө байна. Яг энэ мөнгөний хажууд хоёр гараа өвдөг дээрээ зөрүүлж бариад суучихсан тайлбал өстой нэг эмэгтэй бас сууж байна. Тэр эмэгтэй хажууд яг зэрэгцээд нэгэн эрэгтэй сонин уншаад сэтгүүл уншаад сууж байна. За ингээд мөрдөгч маань өрөөнд дотор зогсож байна. Чи нохоог нь сая ярьцсан уу? Нохоо маань өөрөө яг энэ банкны энэ нөгөө бүртгэл мэдээлэл бөглөдөг ийм үйлчлүүлэгчид зориулсан ширээн дор инээмсэглэжсэн сууж байна. Энэ нэр хөөх юм тий. Нохоо банк дотор орцсон тий. Эзэн нь унтцсан сууж шít. За нэг ийм өгөгдөл байх юм. Сарнаа сараа сонсогчоо мөрдөгч яаж мэдсэн гэдгийг нь л олох гээд байгаа шүү. Мөрдөгч харин яаж мэдчихв? Энэ хоёр эмэгтэй нэг нь улгайсан гэдгийг нь ойлгомжтой болсон тий. Энэ нохоо зууцсан явж байгаа буцаага тавьчихна гэж байх уу? Нохоо зуугаад явж исэн бол энэ чинь төмөн хүн хармаар энэ тийм үсттэй. Нохоо зуугаад явж исэн шүү. Нохоо ганцаараа инээсэн байгаа юм. Бусдууд нь юусоо инээгээгүй байгаа юм. Нохоо яах вэ? Ямар easy хэрэг баг чи юу яриад байгаа юм бэ гэж инээмсэглсэн дотроо үнэрлээд шууд мэдсэн байгаа шүү дээ хэрэгтнийг. Энэ нохоогоор үнэрлүүлчих гэсэн мэт мөрдөгч дуудаж яхаар. Нохооны хэл мэддэг бол бас тэгэл болж л байна те. Хулгайгаа сурцсан нохооч байсан юм лөө яаж мэдхий юу? Энэ мөнгөний эзэн энэ зурган дээрээс ер нь аль нь юм бэ? Энэ мөрдөгчийн хажууд яг ингээд хажууд нэг шивнэх маягтай зогсож байна те. Мөшөө ингэсэн зогсож байгаа юм. Хов зөөцсөн зогсож шүү.
Энэ нохоонд л учир байгаа гэж бодож чинь би бол. Сүх чимэг маань ингэж өччихээ. Дээрийн шиг юм биш үү? Ханцуудаа хамт боосон байсан штэ гэх нэг. Бас магадгүй л юм тий. Гэхдээ энэ айгүй том цүнхтэйг юм ааж зах тий. Харин тийм. Би одоо энэ нэг унтж байгаа юм шиг суугаад иш нохооны эзэн. Худлагаас нүдэн ханаад ингэ суугаад байгаа юм болов уу? Магадгүй. Манай мөнхөө бас утсан байна. Хулгай хийгээд сургацсан нохоо байж тээ л гэж. Гэхдээ бас магадгүй штэ тий. Энэ гүлэг айгүй нотой байгаа байхгүй юу? Асуудал үүсэн гут эзэн гис аваад тэр хоёр эмэгтэй хажуугаар тавьсан ч юм уу тий. Тийштэй тий. Тэгээ нохоогоороо сатааруулж ягаад ч юм уу тийм ээ. Тий. Банкны камер шүүсэн л гэж нэгч хараад байгаа юм. За энэ зураг зургаж явах үед 1950-ад оны зураачийн уран бүтээл болохоор тэр үед камер байхгүйсэн мөх үү? Тэр үед банкнд нохоо орохыг зөвшөөрдөг байсан юм байна тий. Тийштэй. Тийм байна. За өөр яасан байж болох уу? За зөө. Тэр сонио уншаад байгаа хүн чинь бас их нотой юм шүү. Бодлоо мэдээгүй. Гэхдээ ингэсэн штэ. Өгүүлгийн бодлогын яг юун дээр өгүүлэмж дээр нь гинт ич хэдийн юм шиг хоёр эмэгтэй дунд цүнх гараад ирсэн гэж байгаа штэ. Харин тийм. Тэгэхээр би энэ тайрмал үстэй эмэгтэйг хардах энэ нөгөө гипстэйгийн хажууд сууж байгаа дундаа цүнхтэйгийн одоо нөгөө талд нь байгаа хоёр гар нь ирүүл байгаа эмэгтэйг л би бол хардж байна. Яагаад гэхээр энэ эмэгтэй хэрвээ цүнх гаргаж ирээд гинт тавихаа бодсон бол илүү хөдөлгөөн хийхгүйгээр гипсгүй гараараа өөрт арай дөхөм талдаа буюу энэ нохоо хөтлж байгаа хүний хажуу тавьмаар юм. Худлагаас гипстэй юм шүү. За яг би бас тэгжил бодож байна л да. Өмнө нь бас нэг юм бодлого ороод ирсэн болохоор тий. Харин тий. Наад эмгтэй ч юм тайрмал үстэй эмгтэй ч юм бол юу ч мэдээгүй гэж хэлсэн байгаа шүү дээ тий. Зүг мөнхөө алга болсон юм уу? Юу болсон? Яасан гэж сууж байгаа шүү дээ. Тий. Би бас тэгжил бодоод байна. Яг чам шиг ингээд манай Ватсантай адилхан бодож байгаа хүмүүс бас байна. Гараа басан хүн л ноотоо доол гэж хонгор зул яндамж авсан. Яв байж таарах вэ? Гэтэ эн чинь нэрээ нөө эмгтэй хүн баривчилсан гэдэг байгаа шүү дээ тий. Эмэгтэй хүнийг баривчилсан гэхэд чинь ерөөсөө энэ хоёр эрэгтэй бол автоматар байхгүй болчихж байгаа байхгүй юу? Сэжиг таамаг дотроос. Ерөөсөө энэ хоёр эмэгтэй аль нь вэ гэдэг дээр л одоо манай нохоос байхгүй болчлаа тий. Нохооч байхгүй болчлаа. Би бол энэ нохоог сэжиглээд исэн байхгүй юу? Яг зөв энэ сүхчимэг бол бивлээл бас боломжийн л төхүүлээд мөрдөгч эмэгтэй гэдгийг хэлсэн. Тэгэхээр эмэгтэй л хүн байх гэдэг энэ дээ л гэж байна. Яг тэгж таамаглаад байна. Энэ тэр сонио уншиж байгаа эрэгтэй гэхдээ энэ тайрмал үстэй эмэгтэйтэй ихнэр нөхөр юм болов? Магадгүй. Гэхдээ яг эмэгтэй гэхээр би яг энэ хоёр эмэгтэй аль нь вэ гэж би бодохоор ерөөсөө л заавал хүн сойлттой гарынхаа эсрэг тал руу ингэж тавих гэж зүтгэхээс илүү аль болох энэ эвгүй орчин нөхцөл үүсчиж цаг хугацаатай тулчихсан ийм хэцүү нөхцөлд манай цаг хугацаагаас биш нэг ширлэг коломсыг гоё аяа тавих хэрэгтэй байсан шүү дээ. Багийн гараа боосон хүн л гэж байна. Эрдэнэ очир болохоор мөрдөгч айлгсан. Тэгээд өгөөш тавьсан бай. Бас өгөөш тавьсан. Бас хамтрагч байгаа шүү гэж байна. Тэр би бас энэ эрдэнэ очиртай адилхан бодож байна заяа. За. Энэ сонио уншиж байгаа эрэгтэй чинь энэ хоёр эмэгтэйгийн айл нэгэнтэй ихнэр нөхөрч юм билүү? Бас тэгж бодож болох юм тий. Тэгээ хамтарсан юм шүү дээ. Гэхдээ ганцхан их нэрийг бас баримтлуулна гэж байх уу хөрхий. Баймаргүй. Энэ гүлэгл нотой л гэдэг шүү. Надад бол нохоо мохоо зүгээр миний сэцэг тамгаас бол гараа авчихсан шүү ватсан байна. Би бол одоо үндэ бол энэ гараа гипсцэн эмэгтэйгийн нөгөө талд сууж байгаа буюу цүнхний нөгөө талд байгаа эмэгтэйг л би хардж байна. Гараа боцонг нь хардахгүй байгаа юм уу? Гараа боцонг би хардахгүй. Яагаад гэхээр мөрдөгч ороод ирсэн чинь гинт мөнгө нь ингээд гараад ирчихсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй айгүй өөрт нь тулсан богинохон хугацаанд дотор заавал тэгж хүний хажууд ингэж тавих гэж зүтгэхээс илүүтэй өөрийнхөө гарын зөв талдаа ингэж тавьчаад энэ нэг нохоотой эрэхтэй өнлөө төхүүлээ ч юм уу тавьчих боломжтой байтал заавал ингэж байгаа. Магадгүй зүгээр эсвэл заавал ийшээ тавьж иж төөрөглөөгөө гэж бодох ч юм уу тий. Ер нь яах гэж сэтгүүл уншиж суусан цүнхээ алтчихж байгаа ш тэгээд. Тэгэл энэ дотор зөв хариултад байгаа л бах та. Хэмсэг царайлал зүгээр цүнхээ алдсан эмэгтэй тэр нохоотой эрэхтэй хажуу сууж байсан. Ирүүл гартай эмэгтэй гараа боссны араар аваад гипсн доор нь нуучихсан байж байгаад ил гаргасан байхаа гэж. Заас тийм байж болно. За тэгээд тэр бас ингэж тэр сонингоороо халахсан байх магадaltaй л юм гинэ. Тэр эрэхтэйг бас хэлээд байгаа юм уу да? Аа.
нэрэ гэр бүлийн хоёр байжгаад Эрдэнэ очир бол хоёулаа байгаа шүү л гэдэг энэ хосоор хамтрагч байгаа шүү л гэдэг. За Марс болохоор эхнэр нөхөр хоёр нөхөр нь гараа боосон хүний хажууд нууцаар тавьсан сонингийн ард нуусан байсан гэж. Магадгүй юм. Гэтэл би яагаад чи нэг юм энэ гөлөөгөө сууж байгаа нэг тайрамл харуулстай юм ихтэйгэл энэ л гинт гаргаж ирэл дундаа тавьчлаа даа гэж би бодоод тах юм. Би бол энэ цүнхний эзэн өөрөө шаалт юм сэтгүүл уншсан л гэж хэлмээр байна. Төлбөр мөлбөр хийх гээ явж иж чи одоо цүнхээ харахгүй тэгэл хуурамч гар боолгож халахалсан. Харин тий. Гараа боосон хүн алдаа нуусан байж. Хоёр хариултаа мэдж байгаа мөгнө мэдгүй байгаа. Битгээр бас таамаглаад эндээс та нарыг зөв хариулж найруулагч зөв хариултыг хэлэх гээд байгаа байхгүй юу? Найруулагч ингээл зөв хариулт нь орж ирнэ гэж би бодоод л хүлээгээл байж байна. Гараа боосон эмэгтэй цовны гормондоо хийсэн байсан мөрдөгч ирэнгүүт гаргасан гэж байна. Тэгсэн юм шүү. Тэр гараа боосон юм шүү. Нохотой эрэхтэн дөхүүлж өгсөн байхаа гэж. Би бас нохотой эрэхтэйг сэжиглээл байгаа. Нөгөө жүжигчин баяр маа. Энэ ямар амар хэрэг вэ гэдэг шиг. Айгүй олон таамагнууд байна. Гэхдээ би бол өөрийнхөө таамагн дээр бол бат байна. Би бол арайч тэгж богино хугацаанд түнтгний айл ийш тийшээ цүнхтэй мөнгө ингээл хойно урт оруулаад байхгүй болоо гэж бодож байна. Зүгээр яг боломжтой хөлбөр бол хамгийн ихний сав гээл гаргаж ирэл тавьчих хөлбөр энэ тайрамл харуулстай эмхтэйд л би боломжтой байх нь удаа л гэж би бодож байна. Эмхтэй хувцастай эрэхтэй байгаа нохоо яагаад туцахгүй байгаа нь нотой шүү гинэ. Баццэг зэрэг найдвууд бас нохоотой эрэхтэй дөхүүлж өгсөн байж болно л гэж. Баццэг зэрэг найдвууд чинь гинэ. Би бас наад гүлээсэн эмхтэйг хардаж байна гинэ. Шерлоктэй адилхан бодож байгаа юм байна. Чамтай адилхан бодож байгаа юм байна. Магадгүй. Би бас тэгжэл бодоод байх юм аа. Нөгөө гараараа авсан байж болно л гэж байна. Бас болох юм л да. Адилхан цүнхтэй байхаа гэж байна бас. За бас байж болно тий. Гараа боосон эмхтэй хаа худлаа боосон хүн харахад сэжиг авахгүй шүү дээ гинэ. Ер нь бол тийм л дээ. Яг хулгаалыг гэх юм бол анханасаа бэлдээд орчих. За манайхан таагаараа тэгэхгүй бол одоо манай найруулагч юуг нь өгөхгүй шүү хариуг нь. Ардаа нуусан байж болно гэсэн байна. За юу вэ? Юу вэ чи барыг 8 ихний 20 минут өнгөрцөн байж нэг бодлого дээр. Юу яа? Найруулагчаас хариулт аваад энэ зөв бурууг нь эртгэн шүүе. Дараагийнхаа бодлогоор орё хөөе. За тэгье. За юу гэж найруулагчаас хариулсан уу? Манай Шерлок тэгээ таасан юм уу да? Мэдгүй. За над руу хариулт нь ирчлээ. Тийм үү. За Шерлокийн зөв байсан байна. Зөд яг тэгнэ. Өнөөдрийн ялагчаар тодрууллаа мөрдөгчөө. Юу яа. Энэ дотроосоо бас хүн байна уу үзээ л та. За чи хариултыг хэлчихээ би хүн харж байна. Гарн гипстэй эмхтэй хэрэг хулгай хийсэн бол цүнх гипсгүй гарных нь хажууд байх хэрэгтэй байсан. Гипстэй гарных нь хажууд байгаа учраас нөгөө эмхтэй нь хулгай хийсэн гэдгийг мөрдөгч олж мэджээ гэж байна. За би олцсон шүү. За хэн байна? Энд байна. Бүр юу ч юу вэ? Бүр өмнөх дугаарын ялагч маань давхар ороод ирлээ шүү дээ. Нараа шагдар ихч маань вэ шүү. Зүгээр гартаа хинэггүй эмхтэй. Цэг. За, соёлттой гар талдаа цүнхийг сэмэрхэн тавих боломжгүй байх гэсэн хариултыг илгээсэн байна. Энэний дээр бол гараа боосон нотоо, банкны камер шүүсэн үү, энэ гөлөг нотоо гэхгүй юу, хулгай хийгээ сургасан нохоо байна, дээрх шиг ханцуудаа хамт боосон юм биш үү гэсэн хариултууд ирсний яг ард нь нараа шагдрын сонсогч юм маань зүгээр гартаа хинэггүй эмхтэй. За хэрвээ соёлттой гартаа талдаа цүнхийг сэмэрхэн тавих боломжгүй байхаа гэсэн ийм хариулт ирсэн байна. Ингээд би бол нараа шадраг гэж сонсогч шиг нараа Шерлок юм уу тий? Нараа Шерлокийг өнөөдрийн ялагчаар би шууд 100% тодруулж байна. Араас нь ингээд дараагийн юунууд л ингээд орсон ч гэлээ гэсэн цаг хугацааны хувьд бол ихний хариулт болж яг эндээс харагдаж байна шүү. За нараа Шерлоктой баяр хүргэе. Баяр хүргэе. Үзэж байгаа сонсогч нар бол яг энэ шиг ингээд юу гэн цаг хугацаагаар нь хариулт комментуудыг ирэмбэр нь бас хараарай өөрсдөө. За ингээд 2 удаагийн шилдэг мөрдөгч болчлоо шүү те. Тийм байна. За баяр хүргэе. За дараагийн таавар. За тансаг эдлэнд нэг хэрэг гарсан. За ямар хэрэг гарч вэ гэж. За би танилцуулъя. За нэгэн тансаг эдлэнд хулгай хэрэг гарсан хэрэгээр мөрдөгч маань дуудаглаа. За хоёул очсон заа юу. За хэргийн газар очиход нэрэж яалтчгүй хүний амнаас хохирсон хэрэг гарсан байв. Тухайн хүн амны хэрэг юм уу? Тухайн амны хэрэг байна. Тухайн амь хохирогч эрэхтэй нь
тансаг эдлэнгийн эзэн нь байж өөрөө. За мөн тансаг эдлэндээ төрөл бүрийн онцгой содон амтны тийм тэжээвэр баг гарын тийм хүрээлэнтэй маягтай байж. Ерөөсөө л хаасайгуу тортой могоонууд байхаас гадна шалан дээр томоо гихчийн могоо үхчихсэн хэвтэж байж. Бас могоо үхсэн эдлэнгийн эзэн үхсэн байж. За хэргийн газарт хохирчийн үеэлдүг их залуу байсан бөгөөд энэ залуу авга ахыхаа могоо тижээдэгт дургүй байснаас гадна энэ аимшигтай амьтад хизээ нэгэн өдөр амьд чинь хүрэндэ гэж хэлдэг байснаа хэлж байна. За Мөрдөгчд. За нэг ялангуяа сүүлд Өмнөд Америкаас авчирсан boa constrictor гэдэг энэ том могоо гэж заагаад энэ зэрлэг амьтан л манай авга ах амьд хүрчлээ гэжээ. Урт нь бараг 3-4 м урттай 15 кг орчим жинтэй энэ авраг могоогоо амтны хүрээлэнд бэлгэхээр авсан боловч амтны хүрээлэнд бэлгэлж амжилгүй өөрөө могооныхоо хохирогч болчлоо штэ гэж үеэлдүүн мэдээлэл өгч. За ингээд мөрдөгч маань нөхцөл байдал яаж өрнөснийг нь асууж. За ингээд юу болсныг үеэлдүүн мэдүүлжээ. Энийг би чааш нь уншиж өгье. За унтаж байгаа л нэг сэртэл авга ахын өрөө гэрэлтэй байгааг харагдсан. Хар шин сэрүүн байхаар нь санаа зовоод хүрээд иртэл ах ширээн дээр унтаж байв. Харин энэ могоо хажууд нь сул чөлөөтэй явж байна. Авга ахыг сэрэх гэтэл сэрэхгүй байлаа. Энэ могоо торноосоо гараад ахыг мань хатсан л болж таарлаа. Гаран дээр нь ч хатсан орон байгааг хараад би намайг ч ус хатчихна гэж бодоод би энэ могоог алчглаа гэжээ. Хариуд нь мөрдөгч авга ахыхаа гаран дээр могоон хацалтын ором гаргасан гимт хэргийн зэвсгээ хураалгана уу гэж хэлээд үеэлдүүг нь ахих нь үхэлд шууд буруутхан баривчилжээ. Хөө хин ч сонирхолтой хэрэг шүү. Янз ээ тий. Тийм ээ. Могоонд хатгуулаагүй болж таарлаа тий. Могоонд хатгуулаагүй. Дээрээс нь ахихаа гар дээр могоонд хатгуулсан мэт тийм гадны үйлчлэлээр нэг тийм ором үлдээсэн байж та бас зэвсгийн чанартай юм ашиглаад тийм үү. Магадгүй тэр нь ч бараг ахыг алчихсан юм билүү тий. За би зургийг дүрслээд өгье. За өрөөнд штэ хамгийн эхлээд ийм шилэн хорог байна тийм үү? Тий. Энэ дотор нь ийм могоон байсан бололтой. Ийм том доор нь анаконда гэсэн дээр нь бичгтэй ийм шилэн хорог байна. Энэ болохоор яг нөгөө амтан байлгадаг аквариум шиг тийм байна. За тийм байна. За тэрний хажууд нэг савтай цэцэг ургамал байна. Ингээд өрөөний голд байгаа ширээн дээр одоо эзэн нь өөрөө өгсөн байдалтай ширээгээ дэрлэлцэн нэг гар нь унжцсан сандал дээрээ суугаагаараа өгсөн байна. За тэрний хажууд гарбуу байна ширээн дээр нь бас. За ширээн дээр бол бас нэг цэцгийн сав юм уу ширээний гэрэл байна. Бас арх байх шиг биш шүү. Нэг лонхтой юм биш шүү хажууд нь аягтай. Тийм байна. Тэгээ бичиг цаас арай гэрээс л биччихсэн юм шүү дээ. Нэг үзэг бичиг цааснууд бас харагдаж байна. Уул нь юм бичээ сууж исэн бололтой. За тэгээ ширээний хажууд болохоор нөгөө үеэлдүүн зогсож байна. Гэрээ халааттайгаа, гэрийн тавчигтайгаа. За үеэлдүүгийн хажууд бол мөрдөгч вараа ороод ирсэн байна. Зөв. За тэгээд эднэрийн цааталт нь бол цонх харагдаж байна. Цонхны доор пар харагдаж байна. Тэр ургамал одоо юутай хэсэг байна шүү дээ. Могооны нөгөө шилэн хорогтой хэсэг байна шүү дээ. Тэрний цаатлын хан дээр бол нэг сүвнэр байна тийм ээ. Ийм цамын баг шиг. Тийм байна. Ийм сүвнэр байна. За тэгээд ширээний доор том ийм бор хар толботой могоо байна. Үгсэн могоо. За ингээд шилэн хорогч нь юу яасан бэ шүү? Шилэн хоргоны чинь шилэн хагарцсан юм байна. Шилэн хагараад доороо энэ хагархаа шилнүүд нь хөвтөж байна. Наач ямар амар хэрэг вэ? Хөөш энэ могоо тэгээд энэ шилэн хоргоогоо өөрөө шууд цөм зөхө гарч ирээд алдчихж байгаа гэж хэлсэн юм бах та. Тэгсэн л байх. Мэдүүлэг нь угаасаа тэгсэн шүү дээ. Энэ ерөөсөө шилэн оргоноосоо гарч ирээд махын маань хазаад алчглаа. Намайг хазч бас эрсдэлтэй болцшгүй учраас би энэ могоог алчглаа. Энэ шилэн оргыг нэг гаднаас хагалсан барыг мэдэгдэж байгаа юм шүү те Шерлоко. Ягаад тэгэхээр хагархаанууд нь газар байгаа ч гэсэн дотор талтай хагархаанууд байгаад шүү дээ. Зургийн дээрээс нь харахаар тийм байх. Шилэнх нь хагархаанууд нь шилэн хоргон дотроо бас байгаад байгаа. Ер нь аль тэр шилэн хоргон дотор нэг амтан байхад зориулсан юм модлог ургамал бас дээрээс нь юм шороо хайрга майрга байх шиг байна. Тэр ч яг хөө могоо тэжээж байгаа хүн тийм байх л орчныг бүрдүүлэх л баг. За миний хувьд бол яг ингэж бодож байна. Зураг тайлбарлаад болцсон тий? Болцсон. Энэ яагаад ширээн дээр буу байгаа юм бол? Тэгээ буу яагаад
энэ амь хохирогч буюу энэ нас барсан хүний гарын тушаа биш эсрэг чиглэлд ингээ байрлалтай байгаа юм бол Энэ тэгээд тэр шилэн логтой юм миний анхаарлыг маш их татж ийн баатсан байна. Архиуд сууж байгаа нөгөө нэг гэрээслээ өөрчлөөд үеэлдэг гэрээслээсээ хасгаж исэн баг. Магадчихгүй юм. Тэгээд тийм баг. Яг үеэлдүү алснал ойлгомжтой л доо тий. Харин энийг яаж мэдв? Тэр гэрээс дээрээс нь ингэж болно. Миний л таамаг шүү заяа. Энэ могоог л судлах хэрэгтэй баг. могоогоор гинэ буугаараа нөгөө өөрийгөө будах гэжсэн байх гэж байхгүй л ах тий ирэх биш. Амиа хорлыг гэж бодоогүй л ах тий. Тийм магадгүй амиа хорлуулыг гэсэн бол энэ бууг нь гарт нь бариулаад хурууны хээг нь үлдээлгэж ягаад тий Бодчих тий. тэгээ буудчих магадлалтай байсан байх унтуулж байгаат ч юм уу тий. Мэдэхгүй байна. Гэхдээ чиний ихний таамаг могоо өөрөө дотроосоо шилээ хагалж гарч ирсэн бол гэдэг. Үгүй энэ чинь хаглаагүй юм биш үү? Энэ хаана хэлтрэх яваад байгаа юм. Энэ зүгээр доор шүү дээ. Энэ доор энэ гурвалжин хагарсан байгаа. Тийм наатлаар тэгж харагдаад байгаа юм тий. Тэгэхээр энэ юу юм байна л да. Могоо дотроосоо амар өсөж холоос. Дүүн нэрээ могоог буудцсан гэжтэй чи сая тэгж хэлсэн билүү? Би алчихсан л гэсэн. Тийм үү. Энэ могоог буудаж алсан юм биш үү? Буугаар. За тийм байж болох юм. Буу тийм энэ холбоотой байдал нь байгаагийн хувьд бол өөрөө бол би буугаар могоог буудаж алсан гэсэн утга тайлбарт харагдаж болох юм. Гэтэ могоо амар холоос гүүж ирэнгуутлаа шил мөргөө цөм мөргөөд гарч ирэх гэж байх уу? За ингэж могоо амар хурдтай гүүнэ гэж боддоо. Яаж гүти? Яа. За нэг энэ гэтээ энэ амар үнэтэй цайтай могоог алаа хийсэн юм шүү нэг дүү. Батбагийн хонго алга байна л гэж байна. За Марс ингэж шүдгүү могоо байсан гэж бичсэн байна. За Оюнбат болохоор энэ могоо шүдгүй эсвэл хацдаггүй хоргүй могоо байсан байх гэж бичсэн байна. Ариун болд болохоор анаконда бол хоргүй могоо гэж бичсэн байна. За сүхчимэг болохоор могоо нь хоргүй могоо байсан. Баццэг цэрнэлмэд болохоор амиа алдагч архиусан байсныг нь далимдуулан могоон шилэн хоргийг нээж хазуулаад дараа нь могоог дүүн авгахыг алсан гинөө. Гэсэн байна. Би яг тэгж сүхчимэг болохоор үзэгний хошуу эвдэрсэн байх гинэ. За хацдаггүй биеэрээ ороож алдаг могоо байсан гэж Марс бичсэн байна. За могоо нь хоргүй могоо байсан уу гэж асуусан байна. Тэрийг нь мэдэхгүй байна. Анаконда бол хоргүй могоо байдгаа гэж Батбаги бичсэн байна. Сарай гэж болохоор за тарих хүрхгүй байна. Нөхрөө мөрд гэвэл ямар сурцтай мэрэгжлийн юм шиг мөрдөх болоо гэсэн байна. За энд юу яасан бэ шүү? Найруулагчаас надад хариу нэрчлээ. Тийм үү? Аха. Би яг яачих за. За. Батөвшин дэлгэр сайхан. Анаконда нэмэх нь боо могоон хоргүй тул хадсан ч хортож өгөхгүй гэж байна. За хоргүй могоо эрдэнэ очир болохоор зүрхээр явсан гэж ütсэн байна. За. Шүдгүү могоо байсан гинэ. Энэ могоо шүдгүү. Найруулагчаас хариулт нэрсэн учраас хариуг нь хэлье. За тэгээ. Нас барсан хохирогчийн үеэл нь боа констриктор гэдэг энэ төрлийн могоо нь ангаа хацдаггүй. Харин биеэрээ ороож шахаж амьсгалыг нь боогдуулж ясыг нь хугалж хөнөөдөг гэдгийг мэддэггүй ээжээ гэж. За нэмээд энэ төрлийн могоо нь ерөөсөө огт хүн рүү дайрдаггүй. Могоод хазуулсан хүн 50 амгалнаар нас бардаггүй. Хөвчлэн хорийн нөлөөллөөр маш их тарчилж амиа алддаг гэдгийг тооцоолоогүй учраас алуурчин гэдгийг нь илрүүлжээ гэж. Ер нь бол могоод хаздаг могоод хазуулсан, хортой могоод хазуулсан хүн бол зүгээр нэг унтаж байгаа таваараа ингээ ширээд ирэлж өгдөггүй юм байна л та тий. Тэгээ нөгөө ингээ дэлчлээл одоо ингээл амь тэмцэл байж ядаа л хэрвээ шүү дээ. Ороод нөгөө нэг кинон дэр ер нь гараад идэг шүү дээ тий. Хүл мүл ингээд цэлдэн хөхмөх болоод хавтаж мавтаад ингээд тэгж өгдөг. Тэгэхээр энийг ерөөсөө огт мэдтгүү л байсан юм байна. Тийм байна. Энэ нөхөр яг энэ гэрээслэлээс хасагдах гэсэн биз дээ. Айгүй болоо. Тийм л байгаа. Энэ баян тарган хүний одоо ганц өв залгамжлагч ч юм уу бараг эсвэл те хажууд нь байж байгаад өхийг хүлээгэл байжсэн юм байна штэ. Харин тийм л юм байна та. Тэгээд могоонуудаас хойш нэг л өдөр та өөрөө наад могоонуудхаа гарт үхэнтэй гэж би хэлдэг байсан гэдэг чинь тэгэл анханасаа л нэг тийм дал санаа утга агуулгадаад штэ тий. Тийм байна. За түрүүний нөгөө яг ингэж бичсэн байсан сонсогчийг би олчих. Чи дараагийнхаа яачих вэ? За тэгээ. Энэ хардаггүй за яаж байгаараа шүдгүү могоос Марс байсан санагдаад ах юм. За би нөгөө эргээд комментиг нь олоодох юм. За тэг чи олж яадаг үл. За дараагийн хэрэг рүү ороод тэгвэл. Галт тэргэнд
гарсан хэрэг. За галт тэргээр Марс энд байна. Хаздаггүй биеэрээ ороож алдаг могоо байсан гэдэг. За тэгвэл баяр үргийн Марс. Марс. За Марс мөрдөгч. Танд Марс шилдэг Sherlock. мөрдөгч болсон баяр хүргье нэвтрүүлгийн зүгээс. За галт тэргэнд гарсан хэрэг. Галт тэргээр зочиж явсан эрэгтэй цүнхэндээ авч байсан үн бүхий ховор нандан маркны цуглуулга гинт алга болжээ. За. Хоёлаа чи саяхан марк ирсэн шүү дээ. Энэс дүнтэй зэтэй цуглуулга алдчихгүй яв. Тэг гинт алга болжээ. За тэгсэн чинь мэдээж хэрэгтэй болдог учраас мөрдөгчийг дуутахаас аргагүй болсон, тийм ээ. За ингээд хохирогчийн мэдүүлэг өгч. Галт тэргэнд ороход цүнх тавьдаг тавиур дүүрэн байсан учраас энэ эрхмийн дээр байгаа би сул зай тавихаас аргагүй байдалд орсон гэж. За ингээд замын дунд хүүдээ төрсөн өдрөөр нөхөр ховор маркнуудыг олон жил цуглуулснаа би ярьсан юм аа. Замын дунд нойр хүрээд унтаж байгаа сэртэл бид ч буух газараа ирсэн байла. Харин цүнхээ авах гэтэл цүнхний манд байр солигдсон байсан. Цүнхийг авахдаа юмыг аж мэдхгүйгээд нэгээд үсэл дотор нь баахан эрзэн тоглоом байсаас гадна миний олон жил цуглуулсан маркийн цуглууд байгаагүй. Ийм учраас би энэ эрхмийг хулгай хэрэг сэжгэлж яана гэж хэлж. Гэтэл нөгөө хүн өөдөөс нь би яаж чи намайг хулгаас хэрдэж чадж яана. Харах царайны адилхан зүгийг би андуураад аваад гараа үздэй. Би хулгай хийгээгүй гэсэн байна. За гисэн ч мөрдөгч өнөөх хэрийг бусдын үн цэнтэй зүйлийг хулгайлахаар завцсан хэрэг шууд буруутгах баримтчилсан байна. Яагаад? За яаж болох? Яг адилхан цүнх байсан байна. Надад бол нөгөө марк. За яг энэ зураг бол үзэж байгаа хүмүүст бол аль хэдийн хүрчсэн байгаа. За сонсож байгаа хүмүүст хэлэхэд бол энэ галт тэрэгний зогсоолын галт тэрэгнээс бол буучсан хоёр ижлэхэн цүнхний хажууд хоёр цүнхний эзэн байна. Мөрдөгч маань байна. Ингээд шинжээч бас ирчихсэн байгаа болтой байна. Ганц нэг хүмүүс алхаж яваа болон цонхоор харж байгаа хүмүүс хэргийг юу болохыг сонирхоод хараад нэмсэглээд ингээд сонирхоод сууж байна. За ерөөсөө яг энэ хэрэг дээр болохоор хоёр хүн нэг нь нэгийгээ буруутгаад нэг нь үгүй ээ. Би яг адилхан хоёр цүнхийг алийг гэж мэдэх юм бэ? Би хулгай хийгээгүй. Зүгээр би андуурсан гэж хэлж. Гэхдээ мөрдөгч маань та андуураагүй. Та бол хулгай хэрэгтэн байна гэд барьчихсан байна шүү дээ. За яг л ийм өгөгдөл байна. Йоо ямар хэцүү юм бэ? Гол нь хоёр цүнхний ижилхэнд байгаа дээр л асуудал байгаа байхгүй юу? Миний тарих гацчихлаа. Харах зэрэний адилхан цүнхийг андуурсан. Тий. Хоёр адилхан юм чи андуурж болно шүү дээ. Болно л доо. Болно. Гэхдээ за би олцсон. Би бол олцсон шүү. За. Хэлэх юм уу? Элхэн ватсан минь. За чи энэ хүмүүсийн комментууд байвал чи гүйлгэж харж байгаарай заа юу. Би бараг олчлоо наадах чи. За, манайхан тавар хийж мөрдөгчин чимдааны материалаар болтой гэд үссэн биз дээ. Андуураад мөрдөгч аваа явчих үү. Нэрээ харсан чи мөрдөгч. Мөрдөгчийн болтойныхын судал. Чимдаатай найдлах юм биш дээ. За би өөрийнхөө таамгийг хэлье зөө. Энэ бараг зөв шүү. Хэрэг зөв байх юм бол найруулагч юуг нь явуулчихна. За би бол яг ингэж бодож байна. За зай байхгүйсэн тийм үү. Тэгээд ингээд зайчлаад ингээд тавихтаа тавьчаад замын дунд би хүүдээ төрсөн өдрөөр нь бэлгэлэхээр айгүй ховор маркны цуглуулахаар бэлгэлэхээр цүнхэндээ игээд аваа явж байгаа гэсэн. Танд гэсэн. За тэгсэн. Сэрэд буух газараа буугаад хартал дүүрэн эрзэний тоглоомч гисэн байсан. Яг адилхан цүнхэнд тийм үү. Тэгээд цагдаа дуудсан чинь хоёр цүнх яг адилхан байлаа. Гэтэл нөгөөх нь би надад чинь яаж авах юм бэ гэсэн. Жин. Цүнхний жин. Тийм болоо. Маркны цуглуулах чинь одоо жин дарлаа гэхэд тэр цүнх тэр дүүрэн эрзэний тоглоом жигдсэн цүнхнээс илүү хөнгөн дөө. Тэгэхээр хүн яаж ч өөрөө байрж орж ирээд богоонд тавьсан цүнхээ маш хөнгөн байгааг анзаарахгүйгээр аваа гарна гэдэг чинь сонирн бидтэй ихний ээлжинд. Тэгэхээр тийм юм уу? Тий, ховор маркны цуглуулга гэдэг чинь нөгөө марк ямар үнэтэй үзэнтэй вэ чи өтгөр тийш дээ. Ярьсан шүү дээ. Тэгэхээр чин энэ хүний зүгээр шунхаа сэтгэлийн үүднээс за яг андуур хэрвээ баригдах юм бол андуурсан гэдэл гүрийхэд бүрэн боломжтой байна гэд албаар сольж авч гарсан байна гэж би бодож байна. Тэрнээс биш хідэн ховор марк чинь цүнх дүүрэн гэж байхгүй шүү дээ. Ховор юм чинь цүнхөө тооны. Гэтэ маркны цуглуулах чинь хүнд байх харахгүй хөнгөн л байна тий. Тийм. Гэхдээ яг энэ өгөгдөл дээр ховор марк гэхэр чинь цүнх дүүрэн цаас чихж байгаа юм шиг марк авч явахгүй шүү дээ.
Ховор марк чинь яагаад цөөхөн ховор байгаа вэ? Тэгэхээр чинь цөөхөн байгаа байхгүй. Магадгүй 5-10 хүн ширхэг байсан ч юм бэлүү. Нэг альбомд хийцэн. Энд бас яг чам шиг ингээд цүнх хүнд хөнгөн жингийн ялгаатай гэж бичээд байна. Оги бичсэн байна. Би бол яс тэгжэл бодож чинь. Тэрнээс энэ адилхан зүгүүн дээр чи өөр юугаар нь баримжаалах юм? Хэцүү үст. Харин тийм. Цүнхнээс нь цүнх болтой хоёр адилхан байна гэснээс гадна малгай өмднөөс адилхан байна шүү дээ бичээд байна. Манайх юм нөгөө хэрэгтний яаж олсон гэж таахгүй. Материал сингл диск кинонд нөгөө нэг зуучлагч нөхөр дандаа нэг тийм элдий балаа адилхан юм өмсч явдаг шиг пижакны материалаар суудлын бүрээс эзэн юм уу гэдэг шиг л. Эрзэн тоглоом нь ямар тоглоом юм бол гинэ? Мэдгүй одоо яадаг юм. Гэхдээ ямар ч байсан маркнаас олж энэ дарна л гэж би зүгээр анхан шатны л яг бодлороо таамгаараа хэлж яан л да. Гэтэл энэ ямар ч байсан цүнх дүүрэн жигсэн тоглоом ховор марк 2 жин дараа штэ. Ёо жин шал өөр штэ. Яг адилхан цүнхэнд ийдсэн баг чинь тийм биз дээ. За хулгайч нь солгой байсан, бариул юм уу төгжээ нь ондоо байсан байх гинэ. Бас л юм болох юм. Гэхдээ харахад бол яг адилхан л харагдаад. Бариул төгжээ мүгжээ яг ижлэхийн цүнх юм чинь яг нэг үйлдвэрийн нэг загвараар л гарсан байгаа. Тийм л ах та тийм нэрээ. Энэ чинь няцагдаад байна л та. За Жүүндагийн болохоор мэлзээд байгаа хүн анханасаа нөгөө цүнхэнд юу байгааг нь мэдж байсан гэдэг чинь. Тий, угаасаа замд нь хэлчихсэн шүү дээ. Гайхуулчихсан тий. Надад ийм ховор эд хөрөнгө явж байгаа гэд хэлчихсэн байдаг өөрөө. Сараа ихч болохоор маркны цуглуулга том хатуу хавцтай ном шиг байдаг болохоор хүнд байдаг байхаа гинэ. Нэрэ жингийн ялгаа юм болов? Бас тийм ч байж болно. Би бол зүгээр эндээс марк зарах гэсэн чи бүр миний тарих гаццаа одоо энэ хувцсыг хараад инээ төрөөд чинь. Би бол маркны цуглуулгыг том хатуу тийм хайрцагт хийх юм бол зөөлөн тоглоомноос илүү хүнд болчихно. Би болохоор цаасан хэлбрээр нь бодохоор зөөлөн тоглоомноос илүү хөнгөн байна гэж би боддог байгаа байхгүй. Гэтэ марк шиг энд ямар ч байсан л жингийн ялгаа байх юм уу? Таамаг яг тэгж төрөөд байна надад бол. Оо за энэ найруулагчаас хариулт нь ирчихжээ. Оо за. Тэгэхээр манайхан дотроос таацсан юу нь гарцсан байна. Оо ашгүй за. За Шерлокийн зөв хэсгийг нь харцгаая. За баг зөв бох уу? Наа чи өөр ямар таамаг алга. Цүнх гадна байдлаараа адилхан харагдах боловч олон жил цуглуулсан маркны цомгууд болон эрзэн тоглоомтой цүнх жингийн хувьд хүн андуурах боломжгүй учраас хулгай ихэр завцсан гэж үзжээ гэж байна. Яг тийм. За баяр үргийн Шерлок. За түрүү энийг яг хин хэлсэн мөлий? Оги хэлсэн мөлөө? За мэдгүй. Би яг түрүүнийг хартаа. Жингийн юу гэж хэлсэн шүү нэрээ. За ингээд сүүлийн тааврыг таасан мөрдөгчдөө баяр хүргэе. Хин байна? Олоогүй байна. Би комменташн доош шүүж байна. Шүүжил байгаарай. Оги цүнх хүнд хөнгөн жингийн ялгаатай байсан гэж бичсэн байна. За ингээд Оги Ватсандаа баяр хүргэе. Хамгийн түрүүнд нь байгаа гэсэн үг тийм тийм ээ. За Огидо баяр хүргье. Манай нэвтрүүлэг маань 7 хоног болгоны даваа мягмар гаригуудад яг энэ цаг хугацаанд явагдаж байгаа. Тэгээд нэвтрүүлгүүдийнхаа шилдэг мөрдөгчдийг бас нэвтрүүлгийн нэрвж шагналаараа улирал тутам шагна гэж хагаад яг энэ оны сүүл болж байгаа. Дээрээс нь сонсогчдын уулзалт болж байгаатай холбогдуулаад тухайн өдөр бас шагналаа гардуулах уу яах вэ гэдэг дээр ярьж байгаа болохоор ингээд бас тун удахгүй иргэн шагналаа бариад уулзах юм цаг хугацаач бас гарч ихийг үүсэхгүй болчиход байгаа шүү. Тийм байна. За хоёлаа гэрийн даалгавар өгөх үү яах юм уу? Юу гэж бодож байна? За үгүй. За тэгвэл гэрийн даалгаврынх нь ганцхан минутын цаг байгаа шүү. За тий. За. Найруулагчаа дараагийн зургийг тавих боломжтой байвал бит хоёр юуг нь уншаад өгчээ. Өгдлийг нь уншчихлаа. За мөрдөгч маань хоёр туслахын хамт нэг нь зартаа хэрэгтний араас мөрдөж байжээ. Гэтэл нөгөө нөхөр нь байг хүлээжээ гэхийн завдалгүй зойрын давхрын цонх руу үсрээд буучгач. Гурван мөрдөгч араас нь олс бэхлээд орсон боловч эргэн тойрны харж амжаагүй байхад нь хэрэгтэн хаалгаар гарч хаалгыг дангинталт өгжээд
цонхноос өнжүүлсэн олсыг нь татаж аваад тастаас хөхрөөд яваад өгчээ. Оо, Гурван бүтлгүй юм бэ яасан тий. Мухарт хийчээ тэгээ яваад гсэн шүү дээ. Харин тийм ээ. За. За зузаан мотор хийсэн хаалгыг эвдэх боломжгүй тул гурван мөрдөгч зойрын өндрийг тооцож үзээд нэг нэгнийхээ мөрөн дээр зогсвол цонхоор явж гараад гаднаас олс булгах боломжтой гэж хоорондоо тохирч л дээ. Ингээд хоёр туслах нь доор нь зогсоод манай мөрдөгч хамгийн дээр нь зогссон ч цонхондоо хүрч чадсангүй. За. Ингээд гаднаас тусламж иртэл хүлээхээс өөр аргагүй болоо сууж итэл мөрдөгч минь надад нэг арга байна гэд босч ирээд өнөө гуравчин зойрноос амжилттайгаар гарч хэрэгтний араас хөөжээ. Яаж гарсан бэ? За. Найруулагч маань зургийг одоо байрлуулчлаа. За энэ дэр бол нэг өндөр нам тарган турхаа нийлсэн 3 нөхөр байна. Нөгөө мө чамдааны цүнхтэй цүнгээр материалаар хийсэн хувцастай мөрдөгч маань одоо би юм аашин. Цонхны давцанд хүрэн ядаал ингээл зогсож чинь. Тэгээ амхандаа хүрээгүй юм байл та. Тэгээд хэсэг бодоо сууж байгаа л нэг арга сэтэл хүрчихсэн юм байна те. Тийм байна. Тийм байна. Тэгэл ингээл цаашгаа ирлээ үргэлжлүүлээд хүний гэмт хэрэгтнийх араас хөөцөлдсөн байна. За ямар ч байсан байрал нь бол би юунийхаа мөрөн дээр зогсчихсон. Хамгийн дээр байгаа хүн нь давцсан луу нэг хүрэн ядаал арай л хүрхгүй байгаа болтой ийм зураг байна шүү. Тийм байна. Тэг ингээд доор байгаа хүн арай л хүрээгүй дээ. Доор байгаа хүн ингээл хан налаад ингээд зогсчихсон, алцаагаа зогссон. Дээр нь нэг нөхөр мөрөн дээр нь бас хөлөө тавиад бас хан төвшөө хоёр гараар ханд өгсөн. Дээр нөгөө чамдааны материалаар хийсэн хувцастай мөрдөгч маань мөн адил дээр нь гараа зогссон боловч яг цонхны давцанд хүрч чадахгүй байгаа ийм зураг байна. За энэ дээрээс яг ямар хувилбараар энэ 3 цонхны давцанд хүрсэн бэ л гэдэг ийм бодлогын хариу байна шүү. Манайхан энэ нөгөө нэг бодлогын хариуг нь асуулт байна шүү. За ингээд ямар ч тач манайхан зургийг хараад нэг сая өгдлөө сонссон шүү дээ. Хаалгыг нонгоолгол гарч штэ гэдэг. Хаалгыг дангид л түгжээ зугтаацсан байхгүй юу? Зугтаацсан юм байна. Тэгээд одоо тийм буусан цонхороо буцаа гараа гэтэл нөгөө олсыг бас татаж авчаад шоож инээчээ яваад гсэн байгаа тийм. Харин тэгсэн байгаа шүү. Тэгэхээр одоо олсгүйгээр л энэ 3 маань ингээд ядчил нэгийгээ дээш нь гаргая л тэгээд буцаж бууж ирээд хаалган голгох юм аргатай байгаа шүү. Олс байхгүй, түлхүүр байхгүй. Ийм өгөгдөлтэй байгаа шүү. За ийм өгөгдөл төр манайхан ажиллаараа эх 7 хоногийн мегмар гарагтай эргээд уулзцгаая. За энэ үрээд 20 цаг 55 минут босноор манай өнөөдрийн хам чимээ жаргал сонсон өрөөтэй Тата 90 нэвтрүүлгийн хэрэгтнийг олъё дугаар маань өндөрлж байна. Хэрэгтнийг олоход гэмтэргийн ертөнцөөр хэдэн ч гэмтэргийн ертөнцөөр хоёлоо явчих та. Хүн амны хэрэг хүртэл байлаа. 3-4 гэмтэргийн ертөнцөөр хамтдаа хийсэн нийт сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Ватсандаа баярлалаа. За Монгол нэртэй найруулагч өнөр баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 21 цаг 10 минутаас хүний л амтрын нэвтрүүлгээр та бүхэндээ иргэн хүрэх болно. За ингээд түр баяртай Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3